Тэмүүжин тэрэглээс 6-аар цөөн номтой. Харин Чингүн болохоор тэрэглээс 3-аар их номтой бөгөөд энэ 3 нэлээд 43 номтой бол тус бүр хэдэн номтой байсан бэ гэдэг бодлого. Энийг бодъё. За Тэмүүжин болохоор ийм номтой гэж бодъё. Энэ ном тэрэглийнхаа 6-аас цөөн гэхэлэр тэрэглийн ном бол арай их байж таарна. Нэг жирэх. Харин Чингүн нь болохоор энэ бол тэрэгэл гэсэн үг. Харин Чингүн болохоор тэрэглээс 3-аар их номтой. Чингүний ном бол тэрэглээсээ жоохон их байх нь. Энэ хэрчмийн зөрүү нь 3 байх нь. Энэ 3 нэлээд 48 номтой гинэ. За тэгэхээр нийт номоос энэ 6 хасчээ. Бас ингэж татаад энэ бол хуртвал 6 байж таарна. Дахиад 9-ийг хасчээ. Өөрөөр хэлэх юм бол нийт 48 шиг номноос эхлээд 6 хасах нь байна. Дараад нь дахиад 9-ийг хасах нь байна. За ингэх юм бол 33 гэж гарч ирнэ. За энэ 33 гэдэг нь юу тэнцэх вэ гэхээр энэ 3-тай тэнцэн. За энэ 3 боломжтой тэнцэн урттай учраас нэг хэрчмийнхэн урт 33-ыг хуваах нь 3 буюу 11 гэж гарч ирэх юм байна. Тэгэхээр энд 11 байгаа, энд 11 байгаа, энд бас 11 байгаа. Тэгэхээр Тэмүүжин бол мэдээж яг 11 номтой байх нь байна. Харин тэрэгэл болохоор 11 дээр нэмэх нь 6 буюу 17 номтой юм байна. Чингүн болохоор энэ 11 дээр 6-ыг нэмээд дахиад 3-ыг нэмэх буюу 9-ыг нэмнэ гэхлээр 20 номтой байх нэ.